хурмаа хийсэн хоёр хос маань хурманд оролцсон хүмүүстэй талархлаа илэрхийлж бэлэг явуулсан байна. Ингээд хамтдаа задлж үзцгээе. За бэлэгтэйгээ хамт захидлыг хавсгасан байсан. Энэ захидалт нь юу гэж байсан бэ гэхээр хурманд ирж оролцсонд маш их баярлалаа. Ингээ сайхан гэр бүлийг цогцлоохын тулд хичээх болно. Та бүхэн ч гэсэн тусалд дэмжиж байгаарай гэсэн утгатай талархлын захидлыг хавсгасан байсан. За бэлэг маань бол ингээ шууд илгээмжээр айл айлд нь ингээд очичт юм байлээ. За дотор нь юу байгааг цөмөрөө харцгаая хамтдаа. За юм нэг хайрцагтай юмнууд байна. За энэ дотор юу байгаа юм болоо? Би бол эхлээ бодохдоо альбом ч юм уу нэг юм байгаа юм болоо гэж бодсон байгаа. За одоо хамтдаа задлж үзцгээе. За хорин болсон өдрөө хорим дуусаад биднэрт ширээн дээр ингээд чимгэлжсэн цэцгнүүдийг хүн болгонд ингээд боогоод өгсөн. За мөн яг өөртөө ингээд гаргаж өгөөд хоримд ирсэнд баярлалаа гэж зогсоод биднэрт аягүй тийм амттай жигнэмгүүд хүн болгонд өгч исэн. За энэ бэлэг бол илгээмжээр ирсэн байгаа. Энэ маань хамгийн гол бэлэг болох бэлгийн каталог байгаа. За энэ бэлгийн каталогноос таалагдсан бэлгээс сонгоод кодыг энэ цаасан дээр бичээд хувийн мэдээллээ энүүгээр дараад илгээмжээр бэлгээ амнаа гэсэн үг. За бэлгийн каталогны гол давуу тал нь юу санагдсан бэ гэхээр хуримд очиж байгаа хүмүүс бүгд өөр өөр сонирхолтой байгаа. За тэгэхээр бэлгийн каталогийг илгээснээр каталогын дээр байгаа маш олон төрлийн бэлгүүдээс тухайн хүн өөртөө хэрэгтэй байгаа өөр таалагдсан бэлгээ сонгож авах боломжтой санагдсан. За энэ бэлгийн каталогын дээр маань маш олон төрлийн сонголт байсан. За гэр ахуй, гоо сайхан, аялал зугаалга, гэрийн тавилга гэд маш олон төрлийн сонголт байсан. За мөн сав суулга, хутга, шөвөг, аяг тавгны ком, аяллаа хэрэгсэл гэд маш олон төрлийн сонголттой байгаа. Тухайн хүн яг өөртөө тохирсон, өөртөө таалагдсан хэрэгтэй байгаа бэлгээ сонгож авахд маш их хэрэгтэй каталог байсан. За дараа нь юу байна вэ гэхээр ийм зүйл гарч ирсэн. За энийг би бол анх хараад тийм аяг юм болов гэж бодсон байгаа. Яг задлаад үзсэн чинь талах байсан. Айгүй гоё амттай талах байсан. Дараагийн бэлэг нь энэ байна. Энэ дотор та нар юу байгаа гэж бодож байна? Ямар нэгэн дурсгалын зүйл юм болов гэж бодсон. Гэхдээ энэ бол ийм мисо шүл байсан. Загсан хэлбэртэй, тийм хос хоёр загсан хэлбэртэй мисо шүл. За тэгээ мөн маш олон тийм хоолны нөгөө амтлагчнууд байсан. Мисо шүл нь болохоор японочдын бас байнга өдөр тутмын хоолндоо хэрэгэлдэг хоолнуудын нэг байгаа. За энэ дээр болохоор юм халуун ус хийгээл дэвтээгээд идчихдэг шүл шингэн зүйл гэсэн үг байгаа. Энэ болохоор бас байсан хоолны амтлагчнууд ингээ будаан дээрээ цацаад идчихдэг хоолыг бас амт оруулдаг амтлагчнууд байгаа. Энэ талах тэгээд энэ амтлагчнууд болохоор бүгд ингээд нэг газраас ирсэн байсан. Мисо шүлээ задлж үзье. Мисо шүл нь юм загсан хэлбэртэй, нэг хөр хэлбэртэй байгааз тэгэл халуун ус хийгээл шүл болгоол уучин гэсэн үг. Ингээд энэ заавар нь байна. Ийм халуун ус хийгээл шууд уучин. Бэлгийн каталогноос харж агаад ийм Карины 5 хос 5 сонгож авахар шийдсэн байгаа. Илүү дурсгалтай байх юм болов гэж бодсон. За тавгнууд маань тавуулаа 5 өөр өнгөтэй, зурагтай, хэлбэрийн хувьд бол адилхан. Тийм том юу ч хийгээ тавих тохиромжтой тавгнууд байсан. За тэгээд хэлбэр хийц, материал нь үнэхээр их таалагдсан. Энэ болохоор ийм сувч шиг ийм хэлбэртэй гялалцдаг маш гоё тавг байсан. За энэ тавг нь болохоор Япон юмыг илүү илтгэсэн юм шиг. Тэгээ айгүй гоё өнгөтэй. Энэ тавг бас Япон юмыг илтгэсэн. Айгүй гоё өнгөтэй санагдсан. Байнга илбэг байдаг тавгнуудаас айгүй өөр өвөрмөц гоё хэлбэр төрстэй тавгнууд байсан. За сүүлийн хоёр тавг бол надад үнэхээр их таалагдсан. За энэ тавг болохоор юм голдоо эм хэлбэртэй хүрээд үзэхэр бол юуж мэдэгдэхгүй.
бас ийм үндсэн өнгө нь болохоор ийм цовд шиг өнгөтэй. За энэ тавг бол бас үнэхээр гоё хийсэн. Тийм элбэг байдгүй, содон, тэгээ зурагнаас хамаагүй гоё ирдэг юм байлээ. Маш сайхан хурминд оролцоо, дээр нь ийм гоё бэлэг аваад хурмаа хийсэн 2 хостоо баярлаа гэж хэлмээр байна. За одоо энэ юу харуулж байна гэхээр энэ бэлгийн каталогны талаар та бүхэнд сонирхолтой байх юм болов уу гэд харуулахаар шийдсэн байгаа. Манай хүүд Японы найзаас минь өгсөн бэлгийн каталог байгаа. Хуримд гэлтгүү одоо ингээ хүнд бэлэг өгтөө ч гэсэн японочдын бэлгийн каталогыг ашигладаг юм байлээ. Бэлгийн каталог нь маш их давуу талтай санагдсан. Бэлэг өгж байгаа хүндээ яг юу өгөх үү, таалагдах болов үгүй болов гэж бодохын оронд бэлэн тухайн хүндэд тохирсон бэлгийн цуглуулгатай энэ каталогийг өгөөд нөгөө хүн каталогноос харж байгаа төссөн бэлгээ захиалаад буцаагаад илгээмжээр авчихна. За тэгээд хүүхдэд зориулсан каталог учраас загвар хийцэн айгүй хөөрхөн байгааз. За тэгээд каталогноос харж агаад сонгосон бэлгийнхаа кодыг энэ дээр бичээд хувийн мэдээлэлээ ингэж дараад буцаага шууданд явуулчихна. За одоо дотор нь юу байгааг харцгаая. Дотор нь ой хүртэлх насны хүүхдэд зориулсан бэлгүүд байсан. За тэгээд ингээ хүүхдийн суудал, хувцас хунар, ор дэвсгэр, тоглоом, хүүхдийн үүргэвч, хоол ундны хэрэгсэл гэд хүүхдэд маш хэрэгтэй, маш олон төрлийн сонголттой, маш гоё каталог байсан. Манай Монголд миний мэдхийн ийм одоо бэлгийн каталогны үйлчилгээ байдаггүй. Хэрвээ ийм каталогтой болчих юм бол бэлэг өгж байгаа хүнд нь яг ямар бэлэг өгвөл таалагдах болоо гэж бодохын оронд зүгээр л ийм каталогийг авч өгөөд нөгөө хүн хүссэн бэлгээ сонгоод авчих юм бол өгж байгаадаа ч гэсэн авж байгаадаа ч гэсэн маш хэрэгтэй юм болов уу гэж бодсон байгаа. За ингээд миний влогтой хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Ингээд дараагийн влогтой маань хамт байхыг хүсэх юм бол миний сувагт subscribe дарж нэгдээрэй. Дараагийн влогоор уулзъя. Баяртай. She's a Mona Lisa. Everyone's lining up to see her. She's a Mona Lisa.